Монголын Эмжил радио 88.1 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа эксператаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 28-ны лав гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа Мөги Анжгаа гэрлээ занааруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар айлж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эслэг 10 мг цайр агуулсан Audiobiotics Probiotic за мөн аржанчвлангийн анхны ундрагаас авсан аршаан хангатай жанчвлан хамтраа айлж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань токсик харилцаа гэдэг сэдвээр ярилцлаа. За манайхаа шоошин найз залуутай хоёулаа. Хоёр найз бүсгүйтэй болсон байхгүй юу? За бүх юм төгс та үнэхээр хайртай, үнэхээр дурлцсан. За, манай номоостай айгуу тэр нөхцөл байдал айгуу ойлгох. Хурдтай. Тааш нь. Хурдтай гэж нөхцөл өгсөн. Тэгээд амар дуртай. Тэгээд нэг сонирн биш байгаа шүү дээ. Шинэ найз залуугаар газ хардмаар. Газ ойлголоо. За, тэгсэн чинь нөгөө найз залуу чинь номоо таны бүх эсрэг хүүсийн найз. За, ажлын хүмүүс рүү ч одоо ингээд энэ Мөги зөгийн Анжгаа хави хамаг амтан руу яг ямар харилцаатайг нь асуугаад ингээд мессеж чээд холбогдоод хардаад байвал яах вэ? Би ийм л явах ёстой юм байна гэж бодно. Аяа. Ингэх ёстой л гэж бодно. Тий, ирэх нь байгаа юм чи. Тэгээ одоо заяа хамгийн амар чамаг яг ингээ эфир дээр сууж байхад зүгээр энэ комментэн доор ингээ зүгээр хүмүүстэй алалцчээдэг зүгээр мөөй зүгээр боошилчээдэг. Намаа байрж аваад одчихгүй л бол нэвтрүүлгийн үзэлт хандлт сайжруулад амар баг цалин өгөхөр байгаа даа юм шүү. За. Тэр. би шууд эфир дээр хэлнэ. За наад өвч чинь өмгөн. Одоо ингээ би гараад тоосохдоо бол зүгээр номтой яриарэ. Энийг хоёр өвчтэй явчих. Нэг нь өвчгнөөд нөгөөдг нь өөгшүүлээж хөө. Йоо. За. Би ч гэсэн шууд хэлхэл юм байна. Энэ номгийн найз залуу одоо элдв бусын юм бичгээ бодож байгаа. Хоёр өөрсдийнхөө найз өвдүүдийг хэлдэ. Та хоёрын найз өвдүүд бас тэгж байгаа. За Мөги яах юм? Яах юм бэ? Тий. Би тим хүүхнээ шууд сална. Би ч бас шууд сална. Мэдрэл муутай. Мэдрэл муутай. Номин мэдрэл. Сална нийлж. Та нар ямар сони учиргүй нөхцөлгүй хайртай гэчээ тэгээд ийм хурдан салчиж байгаа юм уу? Би захирал дээр ороод уйлна. Анжгаа угаасаа тэгдэг. Загирлаа ийм болчлоо одоо яах вэ та нар Анжгаа заяа хөөцөн зөвдгөө өгөөч гэдэг ийм царайтай заяа тэгээ амар хямардаг заяа Анжгаа чи ийм байдалд өрцөө үнэхээр үзээд ингээд туулаад дайраад өнгөрсөн юм байхгүй юу тэгээ бүр улаан цам ингээд эфир дээр царай нь ингээд хүрлийгээл хувс гээл явж би тэгээд за нөгөө мэдрэл нь ороод ирчихлээ гэх яг л ороод ирсэн байгаа юм чи тэгээ бүр захирал дээр уйлж ороод тэгээ бүр ингээд хуйлчд хандаад бүр сүйдэ байдаа болсон шүү дээ би тэгнэ дахиад тэрийгээ давтна гэж Анжгаа би бол ингээд нэг шууд ингээд салчихгүй ш тэр чи хайр дурлалт байгаад юм чин тийм үстэй угаасаа салж чадахгүй заяа Номисоо яагаад дуртай байсан? Номи өөрөө тийм гаж хүүхэн бохгүй юу? Үнэ. Та яаж байгаа Номи ингэдэг байж өөрөө яг тэгдэг үхрийгөө. Номи ингэдэг байж магадгүй. Орой очоод ингээ орондоо цог хөвчих та. Чиний битсэн үгнүүд дотор чинь ийм үг чинь айгүй сул байсан шүү. Ингээд чангаруулаарай. Мөгийг ингэж бичээрэй. Ингэж юу гэдэм бэл штэ. Зөвлөгөө өгнө. Гэхдээ би ингээд хажууд нь сууж штэ. Тий 5 минутад хөрлөөгөө байна уу гэж бичдэг билээ. Нөгөөд нь тоогоо өгöd байна. Байхгүй болонгууд хайч вэ. Өөрөө заяа ингээд тагаан заа ингээд үгүй би бүжгэл гэж заяа баар нь бүжгийн талбай заяа нөхөр нь бол угаасаа бүжигчин залуу штэ тэг ингээд бүжгэлмээр байгаа байхгүй тэгвэл нөө бүр ингээд бацалц бүр ингээд хараа хаамт бүжгэлээ хаамт гээл тэгээ жоохон холдоод явангууд ингээ юм ярихгүй заа гэсэн. Өөрөө тэгээ сууж идмээр байдаг. Өөрөө болохоор юм идмээр байдаг. Шүтэ цаа омор байдаг. Шүтэ цаа омор. бүжгэл гэсэн шүү. Бүжгэлгээд байгаа. Бүжгэлэнгүүттэй. Чи бүжгэлч чаа те. Зүгээр ингээд бүжиглээд хажууд нь бүжиглээ нэг харсан юмхтэй маргааш нь байхгүй. Чи бүжгэлт юм байна те. Йоо. Тэгээ төрөх юм уу? Дээр нэг
манад орсон охин чинь тэг маргаашнаас байхгүй шүү дээ. Тэр байх ёстой гэж бодоод байгаа ш. Ном чи өөрөө тэгэж хүн тамийн цайлгадаг хүн тийм. Тоогчгүй. Хаана тэгээ хайртай Ингийн тийм үзэгдэл хордоо. те. Миний төгөөд бол ингийн үзэгдэл те. Тэгээ би жоохон тэснэ. Та нар тийм хордоо салж байгаа мó гоо. За би бол яштэй те. Тэгээд зуралдаад яваад. Тийм өвчтэй мэдрэл муутай баг. Би тэгээд зуралдаад яваад байна. Анга тэгээ уйлаа Тэгээд зурагтаад би яваа. ингээд миний нэвтрүүлэг дээр орж ирэл янз янзын бичгүүд блоклоод яваад. Тэнгүүд нөгөөх нь ингээ өөр хаягнаас орж ирээд бичээд байна. Амар Тэгээд блоклоод яваад байна би. Би бол зуралдаад яваад байна. за би бол ингээд ил нэг даалт нэг хэлж үзнэ. За ингээд даалт эхлээд ингээ учруулсан штэ. Үгүй хайра чи ямар сони минь чи ажил штэ бид нар ажиллаа л хийж байгаа гэд. За ингээд ойлголцгоо. За ингээд дахиад ойлголцгоо бол шууд эфир дээр хэлнэ. Энэ нэг манаа нэг мэдрэл бодо харин байд юм оо. Энэ мэдрэлтэд энд явж гин манайхаа бити тоогоор гэж шууд зарлана. За тэгээ бүр мэдрэлтэй байх юм бол тэгээ шууд сална. Чи шууд чамайг тэгэл тэгнэ. Чи зүгээр ажиллаа хийвэл ажиллаа хийдэг юм богоос яг гам мөнхөт рүү байн хараад идэг ингээл. Йоо. яа харахтай инээ гэдэг байгаа. Чи мөнхөт рүү ингээд хөмсгөө зангидаж харахгүй шүү. Чиний найзууд бол инээж шүү. номин үг хэлэх юм байна. Үг зааж өгөө. Дандаа хайрын түүх ярьж байна. Тэгээд алцганалдаад инээгээд. Юусе инээ байхгүй Алцганалдаад тийм. Аа гэж ангаа бол алцсан чинь. Нөө мөнхөт ч гэсэн бүр юм сурцтай. Ихнэр нөхөр нь юу хийж дээ. Хоёулахнаа тэр битүү студид яагаад байж байгаа. Гадаад сонсогддоггүй. Яг л хоёр хүнийг нэг өрөөнд ороод төрчихжээ. Тэгээд тэр найруулагч яагаад 3 2 1 гэдэг юу хэлүүлэх гэдэг. Ямар амар ч өгөөд. Юу хэлэх гэдэг. Йоо ялаас. Ямар өвгөн бэ нэрээ. За тэгвэл дараагийн асуулт. Хайр штэ. Мөги таны хамгийн сайн найзтай чинь заяо. За. Одоо чиний нөгөө багын найз нар байдаг шүү дээ тий. Тэдний чинь аль нэгэнтэй. За буяатай. За. За буяатай ингээд нөгөө танаа найз хүн чинь уйлзаад уйлцах ингээд ngүүтэй шууд ингээд нэг тоглоом шоглоомоор ингээд биэнд нь үрээл тий. Ингээд нэг юм тий тэнгүүтээ үсмэсээ ингэж хэлээд ингээд тэгээд хамт гараад үе ингээд тий тамхилан мамхилнгээд хамт гараад үе ингээд алга болоод ингээд ийм үйлдэл гаргаад байвал чи яах вэ? Би юу? Нүүрлэн устгачаад гараа. Цолонгос киноны гол дүрийн эмэгтэй байгаа шүү дээ. Би чамайг ингэж бодсон. Би буяанаас итгэж гинэ гэж хэлнэ гэж бодсон шүү дээ. Йоо. Ир хүнд юусоо итгэдэггүй шүү дээ. Ирхи орондоо тийм. Ирхи орондоо найдвартай баг гэсэн чи. тэгэл ирхи уруугаараа савтаа усаа аваад цацаад тэгээд Та бүр аль нь ч итгэхгүй хоёулын логоос асуусан шүү дээ. итгэж өгөхөд байх юу ийс улаан цай үдэн дээр тэгээд ах чи. Би яа гэж итгэн гэх шүү. Итгэн гэдэг чи хараагүй байхаа үед хэлдэг би яа гэж тэгэл яг ингээд үл мэдгч царайлаад ингээд улам өгшүүлээл байна. Улам өгшүүлж байгаа л тэр чинь ингээд нэг эцсийн төлдөө хүрдэг штэ. Хичнээнээс ч өөргөнд нь танаар хардуулах га тэгээд исэн бол яах вэ? Тэнгүүт нь би яг тэрийг нь баримжуул. За бандаас шүү та хоёр суугаарай гэж орчих. Йоо. Амар тий. За ингээд миний хоёр найз сайхан суугаарай ингээд. Сайхан амьдрал. нөө дорч баахан үйлч лайв гэж. Заанаач үйл. Тэгээ явахтаа та хоёр сайхан амьдраарай. Гомдом хаагаас нэг шилхэдээ тэгээд харангуут л нүд сэлгэнээс тэгээд гараач. Тэгээ маргааш нь захирлын өрөөлөө. Ботомо бид дөө. Нөгөө хүн чинь цагаан зан ахыг дагаа явчлаа. Хойч байна уу? Нэгтгэх хойч байна уу? Сайхан минь цагаан зан ахыг дагаа явчлаа нөгөө хүн чинь гэдэг. Ятрагаад саляа салж чаддгүй дээ. Тэгээд яг ингээ гоё болсон юм байх үү. Уйлаагүй дээ. Боломж байгаа дууг нэг хүн дагаа явах гэж байгаа юм тэмцтэй. Надаас салчлаа гэв. Өөр хонгороо гэж бонгонод гүгээд энэ ардаас нь заяа. Хоёр яагаад ойрхон байгаад байгаа бэ? Би бол бандаас гэж хаяа. За бандаас шүү наадгаараа л яваа. Хайлаа гэж нэг ойлно. Нөгөөт нь эргээд ирэхээр баярлцдаг. Гөрх юм нэг. Хүрээд ирлээ шүү дээ. Гурван очоод ирлээ шүү. Дахиад захирлын өрөөлөө. Хүрээд ирсэн. Гурван очоод хүрээд ирсэн. Уушаас өргөдлөө буцаая хүрээд ирсэн. Чук дээр очихгүй үстэ. Гөрх юм мөн байна ирчээд шүү. Үний хаалт юм л та. Йоо би
олон базаа гээл нэг хэсэг хар сууж байгаа далцганаад байх юм бол тэнд зөндөө л олон залуучууд иргэн тойронд өөр байгаа ш. Шууд нэг залуутай би бас тэгэл алцганаа л явчихна. Мөх оттой. Ааха ямар аа гинэ. Тэгээд тэр чинь угаасаа өөр амар хартай уу юм чи хаар аянда хардаад гүгэд үрээд ирнэ. Өөрөө буцаад хардаад гүгэд хүрээд ирнэ. Бөөз одоо болчихлоо. Аяа хагч. Мөхөд нөгөө тэр уустсан байт. Чи мөхөдтэй яваад. Тэгээд тэнгүү цагаад болгоод буцаагаад эмэгтэй хүн өхрөө өмөрдөг гэж байгаа ш. Гэтэл чи эдний найз залуу манай хүүхнийг аваа явцсан байгаа. Тэгээд би юу яаштай? Мууи манай хүн хоёр хоорондоо зодолтоо тэгээд аль дийлжагийнхэн талд л орно штэ. Ядаргаатай тий. Манай угаасаа мууги дийлнэ. Муугиос өндөр хамаагүй өндөр. Муу яхныг зохиод авсан чи. Ер нь хүүхнүүд аль талд нь ордгийг. Дийлжагийнхэн талд л орно штэ. Тийм үү? Тийм штэ. Ирчүүд бол том өмтөгийнхэн талд. Хаар зодтол би мэдээж гэрдэг дараагаар. Би зөв бууга өгч ёо. Зодтол яа. Мөгийн талд орох уу? Хэрвээ тэгээд номин гэрлээ зодтолтоход бүр номин бууж өгвөл нэмээд номиг бий шиг л. Арчааг үстэйгээ. Чаг хүрээч. Чи нэг ингэ тавиад өгч. Чи яцдаг байцад яа. Самтад авах яах вэ? За нэмээ яах вэ? Би бол тэр хоёрыг алах байхаа тий. би бол аасан заяа. Харин тийм Би бүр зургийг аваад тэгээд эхнэрийн одоо манай найз эмэгтэй найзтай ингээд сэтгэнээд байгаа штэ тий. Нөхөрлөө нь явуулчихна. амар юм бэ. Юу? Намаа тэгэн шүү, намаа тэгэн шүү. Нөгөө одоо номогийн найз хүүхэнтэй, номогийн найз залуу алцганаад байгаа штэ тий. Шууд зургийг аваад нөгөө найз хүүхнийхээ нөхөрлөө явуулна гэж. Угаасаа тэр нөгөө нэг эхнэрийн урхийн үнжээг чинь номоогоо сэтгүүлсэн гэсэн. Угаасаа ямар нэг юмд нэг талын гэдэг юм бирөөсө байдаггүй байхгүй юу? Манай найз хэврээ үгүй тас гэх юм бол тэр эрэхтэй ганцаараа л үлдэж. Тэгтэл тэр хоёр ингээл байгаад ирэл чи хоёулаа маялаад. Тэр хоёр чинь зүгээр сүйтэй цай уух гэжсэн байв. Хоёр алцгансан хоёр юм. Тэгээ зүгээр угаачаа. Яастай ингээд. Би одоо Анжгаа юусоо зүгээр сүтэцээ ууж мэдэхгүй шүү дээ. Би ястаа тийм байхгүй шүү. Надтай ойрхон найз охин мохин ч байвал сүйтэй цай уухаас байтугай юм болсон гэсэн үг. Тэгээ би бол ингээд найзынхаа нөхөрлөө эхнэр мэхнэрээ жоох юу хямгадаач гээд бичээ явуулчих. Тийм. За Шууд гэрүүл тэрүүл тарих нь тий. бүр болох юм байна. Эхлээд өөрөө харах юм чи авдаг байгаа та тий. Гэр бүлийн энэ чинь одоо нэг гэр бүл хоорондын 3 дугаар дайг Тий үүсгэн. бүр ингээд уул нь эхлээ тэр хүн дотроо эхлээ шийдэх гэж үзмээр юм тий. Хэрвээ тэгээд нөгөө найз өгнийх нь нөхөр нь харгисан тий. хартаа олцтой нэрэ улаан галзуу юм тоорж ирнэ штэ. Тэгээ одоо хоёр хартаа хүн тулхаас. Тэгсэн чинь нөгөөд чи урж ирээ шууд гаднаас нь дүгж жагаад баранд нь шатаачгүй яг Йоо удаа. ямар амар юм яа. Йоо. Яг томаа гаргачих. Өөр хой бичлэг байгаа. За Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хөтлөгч нар дундаас хэн нь хамгийн токсик харилцаатай байх магадлалтай вэ? Нэгт нь гэрлээ, хоёрт нь анжгаа, гуравт нь мөгийн, дөрөвт нь номой. За манайхан санд асуулганда Наадах ойлгомжтой болчихлоо шүү. За Би нэвтрүүлгийн хамт бол энэ дээр хин ялахыг бол би бол манга шиг л хэлнэ. за Аа. за аваасаа нэг нэгэндээ эрт мэдний санал өгөх цаг ирнэ штэ бид. Тэр цаг үргэлж тийч итгэхгүй дээ. За, нэвтрүүлгийн хамтран ялагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Propiatic хамтран ажиллаж байгаа. Яа. За энд маань штэ одоо гурвалсан үйлчилгээтэй хүүхдийн ашигтай бактери болох юм байгаамаа. Тэгээд хамгийн гол нь тараг бүрж болно энүүгээр заяо. Тараг бүрж ийна гэдэг чинь эн чинь амьд бактери гэдгийг нотлоод байгаа. Одоо эсгээд дээ штэ тий. Тийм. Тэгээд тэр гурвалсан үйлчилгээтэйгээ байгаа нь болохоор зэрэг би ингээ сайн хэлсэн штэ 10 мг цайр байгаа, эслэг байгаа. Тэгээд ашигтай бактери байгаа байхгүй юу? Гүйлгээд ахаар одоо энийг санал болгож илэн шүү Тий. дээ. Им бити яаралтай юуны төрөнд төрөлгүй бити им өгөөд ээ. Тий, пробиотик өг тэр цаартай пребиотик өгөөрэй гэж Одоо үү. энэ нөө цайртай болохоор нэмэлтээр харшлын сар ирж байгаа. Зарим харшил хүмүүсийн харшил бүр эхэлсэн ч явж байгаа. Тэгэхээр харшилт хамгийн сайн зүйл нь цайр байдаг гинэ. Цайр тэгээд дархлаа дэмжих ашигтай бактери. Имийг ийм чимаар даруулж уун, тим чимаар даруулж уун гэдээ яриад идэг штэ. За. Энийг зүгээр хураагаар нь л ууж болохгүй заяа. Түүнээс хүүхдийнхаа ууж байгаа бүх юмд нь олж болно. Жуустэй олж үзүүлсэн, сүүтэй олж үзүүлсэн, өөр юутай олж үзүүлээ. Оо за. Тараг мараг тараг мараг тэр байтугай зүгийн балтаа усан төртөл холиод Ааха.
өгч болно. Ягаад гэвэл энэ нөгөө зүгээр хураагаар нь л уухгүй байх хэрэгтэй болохоос хүүхд чинь юуг дуртай ууж ин тэрэнд нь хийгээд өгч. Тэгэхээр ямар ч зовлон байхгүй. Намайчийн санаж нь бид нарыг ингээд нөгөө нэг хүүхдээ төрүүлээл эхнийх нь вакцин хэлээл хүүхдээ нөгөө өндөр жим ингээд үзэхэд байнга бид нар ингээд сар болгоо өрх имлэг ордог штэ. Тэгэхээр нөгөө хүүхдийн өвчний цогц менежмент гэдэг нэг юм цэнхэр ном өгдөг. Тэгээ тэрнэр одоо анхны төрөлтийн ээж нар бол энэ номноос маш их юм мэдэж авдаг байхгүй. Би л одоо зөндөө их мэдэж авсан. Нэг ягаан карттай хамт өгдөг штэ. Тий. Тэгэнгүүт энэ номон дээр юу гэж байдаг вэ гэхээр одоо цайрыг өдөрт 10 мг тунгаар заавал нэмэлтээр авах шаардлагатай гэж бүр үтсэн байдаг байхгүй юу? За тэгэхээр цайр агуулгацсан байх нь шүү дээ. Тэр номыг тарааж авах чи сүтэ цаавгаа явж ирсэн. Мэдсэн. Бүгд нь нөгдөг гэсэн. За Ашид фарм хүүхдийн эм ханган бүх хэмийн сангуудаар аль биесны нэртэйгээр оруулж ирж худалдаалж байгаа. За тэгээд аль биесных нь эмч төлөөлөгч нартаа 9192 96 98 гэдэг утсаар холбогдоорой. 9192 96 98. За тэгээд Audio Biotics Mongolia Цэг Mongolia гэж латинаар бичээд social ag руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Audio Biotics Probiotic хамтран ажиллаж байгаа. Энэ probiotic чи өөрөө ашигтай бактери аахгүй юу? Тэнгүүд энд ингээд ашигтай бактери дотор ашигтай бактери байна гэж ийм утгатаагаар бичүүлэх гээд байгаа учраас би энэ ашигтай бактери гэдэг үгийг хэлэхгүй байгаа шүү. Окей. За. Ингээд манай нэвтрүүлгийг үргэлжилж гэн дараагийн асуулт анжгаа дээр очихлоо. Хоёр биен дээрээ За. Хуучин X-ийн нэртэй шивэстэй байвал та одоо яах вэ? Хоёр биен дээрээ гэдэг нь хоёр хоёулаа л ахгүй юу? Хуучин X-уудынхаа нэрийг шивцэн. Би зүгээр ингээд дараа дахиад доорлыг шинийхээ бичээл хайна. Тийм тэгээд нэг зарлалын самбарч. Миний ч одоо тэртээ тэргүй 11 байгаа 12 болгоход ер нь яах вэ тий? Тэрнээс олж ихтэй нөгөө ер нь хэрүүл мэрүүл үүсгүүл гэж байгаа юм байна шүү дээ, тий? Үгүй юу? Ер нь үү? Тий. Би бол тоохгүй. Тэгэл хүүхд төрөнгүүд нь шууд тэр X-ийн нэрийг өгөө ичнэ. Тэгэл энэ юу танаа ихнэр дээр чи юу хүний нэр байгаа юм. Манай хүүхдийн нэр байгаа маа гэж гал явж. Арилахгүй байл би шууд ухаалтуулж байгаа л шууд хүн дуудаа шивэс чин дуудаал даруулаад ингээд нэг шивэсийг арилгуулж байгаа тэгээд өөрхөөгөө шивүүлчихнэ. Өөг яг тэр хэсгийг нь арсыг нэг гутгаар ингээд төсөөд авчихвал хамгийн амархан арилт юм. Окей зөв даруулаад нэг зөвөр өөр хэлбэр мэдээлэл болгочооч тээ. Хүн зовоох гэдэг юм. Йой. Ямар хэцүү юм бэ? Арилна шүү, арилна. Дээр нь давхарлаа л чон мон юм уу тэгэл шивүүлчтэй. Эсвэл дарж байгаа дарж. Ямар ч байсан муу батгцсан байгаа юм. Ингэтэ хүнсгний шивэсийг засахтаа байна штэ тий. Нэг ийм одоо тэр чинь ингээд нэг хар ийм юм дотор ингээд бэгшиг юм дотор хийж байгаа шивэсээ хийж байгаа штэ. За тэгмүүдээ дарахтаа болохоор нэг ийм крем шиг юм дотор хийж чаад ингээд одоо бид нар крем шиг юмар ингээд дараад идэг аахгүй юу? Тэгээд дахиад ингээд засаж шивээд идэг аахгүй юу? Тэгэхээр тэгээд тийм крем шиг юмар нь даруулчих болохгүй юм уу? Хэрвээ дарагдаа олигтой дарагдахгүй бол арталт нь сүнтг байвч. Нэмэж шивэлж байна. Угаасаа лазер намцэг сүнтг байг. Муугаад сүнтг яваалаа. Йоо, ядаргаатай. Би ойлголтой нь лазер хамгийн сайн хийлэгдэх газар очоод лазераар юу ч арилгуулна заяо. Лазер өвдөж хамаагүй. Түлэн штэ намаа. Өчтөнд андах 3-ыг давхарлаж ууж байгаа. 3-ыг давхарлаж ууж байгаа. Тэгээ тэгэнгүүт дээрээс нь давхарлаад нөгөө нэг юм өөр нэг юм зураг шивүүлчихнэ. Гяс өөрөө төрүүл шивүүлчингүүтээ буцаагаад нөгөөтхөө. Нөгөөтхөө амар зөрөгтэй юм. Би л авдаг. Лайлаа. Чинийхт ч байна. Минийхт ч байна. Би л авдаг өвдмөөргүй байна. Зүгээр энэ чигээр нь үлдээл гэж хэлнэ. Тэгээ би нэмэгчгүй хасахчгүй. Би бол нөгөөтхөө шантаажлна. Йоо. Одоо хүртэл чи бодож яв. Йоо төрүүлээ арилгацсан байгаа шүү. Тэнгүүтээ одоо хүртэл мартдаг юм уу? Хүмүүсээ чи үнэн төрүүлэх нь энэ шүү. Тэгээ мөг намаа өштэй. Зүгээр нэг араа мороо өгөхгүй заяа. Яг ингээд 4 цагт гой унтчихдаг штэ. Өөрөө сэрүүлийг тавьж аваад босч ирэнгүүтээ чи одоо болтлоо. Чи тэрийгээ зүтлээд удаж гин үү чи? Йоо, ямар амар гисүүдтэй юм бэ? Йоо, мэдээж өмнө нь үдийн насны хүмүүст ямар нэг юм байсан л байж та. Тэгэл зүгээр өмнөх урдгаа сөхөж ярихгүй шүү. За тэгээд наатаа ингээд энэ чигээр нь байлгаж би дахиад өвдөл мэдэрмээргүй байна. Гэрлээ бол айгуу гэрлийн гэрүүл айгуу аж аргалтай амьдрах юм. Дөрүүлээ сайхан авдаг. Йоо. Хүй, тийм нэг биенээр шивүүлсэн юм яах юм? Би дахиад яргаж чадахгүй. Ягаад гэвэл би дахиад тийм амар өвдөлт мэдэрмээргүй байна. Тэгээ дөрүүлээ гоё амьдрах хэрэгтэй. Тэгээ байгаагаар хүлээж аваад авч чадахгүй болох ч юм гээл. Зүгээр ядаж ингээд
тэр сүнтгөө гэхлээр айгу урдуулах гээд байна л да. Зүгээр чи Мөнхбат гэдгийг хаадлал зүгээр гөлөггээ бичүүлж болдгоо мó. Босгоо. Тийм үү. Магадгүй Мөнхбат миний хувьд миний экс байсан гэж бодоход гүлгөөрөө биш гоёороо үлдсэн ч юм уу та нар яаж мэдчихэ? Чи тэгвэл бодоод байгаа юм биш. Тийм. Гадуур байна. түүнийх нь юун дээр бичээ. Нэвтрүүлэг дээр сэтгэл бичээ. Яа, энэ бодоод байгаа юм байна. Зүгээр ч биш тий чинь. Тийм. Арилгуулахгүй байгаа нь учиртай юм биш Тийм үү? Тийм байгааз. сэтгэл дээр нь бичээ. Йоо. Тэгэл Тэгэл ч шаган байна. би арилгуулахгүй. Чи өөрөө л хэрвээ арилгуулмаар бол дуртаагаараа өөрөө арилгуул. Би тэгэж өвдөл мэдрэмээргүй байна. Тэгэхэд намаагийн Тэгээ яах гурлаа авах юм уу? намаагийн шивэстэй нь хүлээж аваалаа авахгүй бол хогчин. Тэгээ болоо. Хохирох хүн чи вэ? Тэгээ та шөнө болгоны 4 цагт сэрэж штэ. Хараад идэх. Цөөхөн нөө гэрчээ. Хохирох хүнтэй. Бүр дисгээ байвал гэрлэг унтчихад нь шивэснийг наатал гүлэг гээд. Балаар ингэ сайн бичээд. Йоо, ядрагата салчи. Ядрагата. Харин салхтаар хохирох хүн чи байгаад байгаа. Яг тэрэ би хохирдъя. Амар гоё залуу. Йоо. Амар хайртай штэ та. Өө ямар. Цааш юулч. Яг гэртээ байгаад байгаа. Тайтай би бүр. За гүлэг гэлээ. Гүлэг. Тэвэди айгуу тийм хөөргө гоё өхөөрдмөр хэлж байгаа сте. Гүлэг. Зүгээр бичихгүй зүгээр гүлэг шивүүлсэн байхгүй. Ногоод гүлэгнээ зураг шивүүлсэн. Йоо, ядрагатай. За номер Чи бүр гоё болгоод бүр гүлэггүй болчихжээ. Мөгийн яах юм? А? Мөгийн яах юм? Би үл арилгуул шүү дээ. Хоёулангийн хоёр биенийхээгаа Хоёулаа зүгээр хэлж шууд шивэсчдэг хэрэлдэл харна. Яг одоо хоёул зэрэг хийлгээ. Бараг хөдлөлцөж очоод тий. лайт. Юу болохгүй нойрны юм өгч гэсэн. Тэгээ шивээс чи дуудчихсан. Тэгээд нөгөө френдстэй тэгдэг гэсэн шивүүлийг ч арахгүй та. Фиби шивүүлээд рэчи шивүүлэх гэдэг. Аа тийм. Рэчи зүүн баг гэдэг ингээд чи тэнд би энд гэснээр гараа явцсан байдаг шүү зүүн баг. Яг цуг орно. За одоо над дээр асуулт ирж байгаа заяа. Гэрлээ анжгаатай мөөгийн номотой ингээд юм яриад гараасаа барилдсан зогсож байж гэнэ. Заавал гараасаа барилддаг нь чи юу өдрээ. Одоо яг бодитоор үзүүлээ. Тийм. За хоёул зүгээр сугталцсан зогсож гэж бодъё заяа. Тэгсэн чинь нөгөө нэг найз өсгөө найз залуу чинь бас эсрэг хүснийхаа хүнтэй хөтөлцөөд ингээд алхаад өнгөрүүл дуудаж уулзах хараагүй юм шиг өнгөрөх үү гинэ чөтгөр ав гэж. Би шууд дуудана. Хөөе тий. Хөөе юу жаа? Хөөе наашир гэд. Намайг даа Би дуудахаас өмнө ингэж тий. Анжгаас удцсан байсан гараа аваад. Тэгээ хөөе наашир юу жаа гэдэл гэж. Тэгэнгүүт газ бариад авах гарнаа. Хөөе танаа найз хүүхэн бас тэнд явж байгаа шүү. Адилхан гэж. Тэгэл бариад авсан дээр. Би одоо яагаад яах гээд байгаа? яа гэрлээ чи харах гээд байгаа. Хардаг. Албаар хардуулах гэдэг юм. Би хардуулмааргүй байна. Би тэгвэл албаар тавил та гэдэг тийм. Тэгээ гэрэл. Чи өөрөө түрүү ихэлж бариа гэдэг. Йоо, баг алхан. Тийм байна ёо. Ийм нэг новшин юмнууд байдаг шүү те. Йоо. Би одоо юугаа яаж мөөг яхад хөтлөсөд байгаа. Би зүр шидэж хайчаад хөөе нэг би бас дуудана. Хоёр яагаад байгаа гээ. Чам шүү шидчихнэ. Тийм сул хаа шидэгчтэй гэсэн. Могийн нөгөө нэг юун дээр нөгөө нэг Кавказ тосын явдал дээр гардаг шиг. Тэг зураад тавихгүй. Нэг зураад тавихгүй. Би өөрөөсөө тэгээ хайчаалгүй өөрөөсөө номоо гэж араасан. Асмар чангаар. Хоёр яг өөртөөхөө хүмүүс рүү явахгүй яг яах гээд байгаа. Чи өөрөөсөө хүмүүс рүү явж яах гэдэг чинь сугталцсан явж хөтөлцсөн явж штэ чи. Хардаа одоо чи нөхцөл байдал хардаа Чин чамаа хатдаг анжгаа гэрлээ их хоёр зүгээр юм ярьж байгаа та санаандгүй айгуул гар гарна хүрцэн байгаа. Би ч нэ танаас айгуул мөөгийн аах гэж асууж байгаа л нэг хүрцэн байгаа. Яаж дууддаг гинэ. Сүйдээ заа угаас тэсөөр юм. Чин дахиад дууд. Би чагт чинь нөгөө хүмүүс бүр хөтлөгдсөн явж ийн хэр чинь
Яаж амар хүнд нөхцөл байдал байгаа байхгүй юу? Яг нөгөө мөгийн карманд дэх хитэн дөгөргийг л авах гэж байна. Яг гэх. Харин нэг юм гоёх ч байсан байгаа. Хөөш хөтлөлтсөн гэсэн те. Тий. Чи өвтөр гэсэн хөтлөлтсөн байсан гэж байна. Чи үл хурж байгаа л нэг битгэнэ хөтлөх юм байна л та. Харин би тараас нэг юм гоёх ч байсан баха. Зүгээр тэгсэн дээр бол хоёлаа зүгээр энэ хоёрыг яаж алах вэ гэж зүгээр. Йоо. Бистик чулуу хайсан дээ. За Улаанбаатар хотод 17 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ар жанжуулангийн анхны ундрагаас авсаар шан хандгатай жанжуулан хамтран ажиллаж байгаа. За манай хандгатай жанжуулангийн байнгын хэрэглэгч бол Анжгаа шүү дээ. Би үнэхээр хандгатай жанжуулангтай бол маш их баярлдаг. Энэ хандгатай жанжуулангийнхан дээр нэг 100 бүр очиж би тэр нэг 91 онд гэдэг байгаа байхгүй эднийх. Хэдэн онд 2011 онд ундрагыг ингээ онцгой хамгаалтанд авсан юм байна л да. Би энэ 100 очиж ундраган дээр нь очиж мөргөнөө. Хичнээн ч удаа амиг минь аврав юм. Би ер нь очиж мөргөн хадаг тавь. Йоо. Эднийх юу эсэх ингээ гинт ингээ борлуулалт нь ихсээд цахиалга нэмэгдээд байсан чинь бүхчүүд сөхөт авраг юу яйцсан юм бэлээ шүү дээ. Ингээ юуны бэлтгэлийн үеэр шүрмэс татаад жинхэнэ шүрмэс татаад тэгээд нөгөө нэг хандгатай жамчлал уугаад шүрмэс нь тавираад ингээд айгу гоё болсон гэж зүгээр санаандгүй гүндүүгөө яриад ороод ярьцсан чинь борлуулалт нь ихссэн. Миний бас шүрмэс татаад байдаг байхгүй юу? Үе бостой хүмүүсийн шүрмэс татдаг гэх Нэрнгээсээ архины гүн хорлон болов бүр ингээд Эсрэг өдөртэй гардаг шиг. Тэгээ ингээд татгаар ясан багна. Хандгатай жимжүүлээ уухаар тавигдах нь штэ. хандгатай жанжуулаа авъя гэх. Хааштай өштэй ингээд Ийм лаглаг хүмүүс ч бол бэлтгэл мэлтгэдээс олдог байгаа. мэдээ бүрийч бас бэлтгэлээ сорж байгаа. Таасаа шитэй. Байнга бэлтгэлтэй байдаг юм шүү би бас. Гарныг хаццаа. Тэгэхгүй яах юм. Хасад тийм яг гэрлээ гэдэг нэг юунаас голын чимээ гэсэн ингээд татцгаа. Ой юу ч хийж чадахгүй тийм. Би үлдээ жачуулга задлаа. Таа чи. За чи юм уу адилхан газар нүдлөө төвчтэй байдаг. Дугаар аваараа зүгээр. Тэгтээ дөрвөж ой тийм. Хин нь хиндээ жанжуулангаа Жанчвлангаа очоод уух хэмжээнд чадвартай байдаг хүмүүс шүү. За байж эхлээд цамцыг чи яа. Хандгатай жанчвлангаа өөрөө аваад уух хэмжээний чадaltaй байдаг хүмүүс. За тэгээ та өөрөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндэд дэмжээрэй. За манайхан бол маш сайн дэмжиж байгаа. Янз бүрийн байдлаар дэмжиж байгаа. За хандгатай жанжуулан гэж крилэр өчөөд Facebook руу орох боломжтой. Тэгээ 88 37 73 гэдэг утсаар холбогдорой. 88 37 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгатай жанжуулан хамтран ажиллаж байгаа. Одоо эдгээр гоё ингээд инновац нэвтрүүлээд яг ингээд бүр ямар ч тэнхэлгүй болоод нүдэрээ уудаг. Яг чимчүү өөлдөлсөн байна. Зүгээр хахаар ингээд. Түргэн туслав чи уцтай болмоор байна те. 3 дугаартай 124 гингод ирдэг те. Йоо за дараагийн асуулт номер очиж байгаа штэ одоо. За Та тэгээд одоо энэ бүхний эцэстийн токсик харилцаагаа дуусгар болохгүй. дуусгар болох уу? Хөө ер нь Би өөдч нөгөө нэг хараагүй юм шиг өнгөрөх үе яах вэ чи хариулдаг баг. Ямар ядаргаатай юм бэ? Та Би бүр айгүй юм бодсон байсан. Та дэн гэсэн биш юм Би шүү. айгүй гоё юм бодсон байсан баг. Хол ядаргаатай. За Би яасан гэж за би тэдэрт зориулаад дуу зохиогоор шийдсэн байдаг хөөхгүй. За. та тэгээ тэр хооронд дуу зохиох юм. Тэгэхгүй яхан шууд төгөлдрөөрөө шүрж аваад тэгээд дуу зохиосон. Салхи татуулан хажуугаар өнгөрсөн. Тэр хүмүүс чи аль хэзээ яваад өгч штэ хаа. Яваад дуусч за штэ. энэ явахгүй мэнэ. За, болоо. Би үлдэн. үлдэх юм уу? Энэ токсик харилцаатайгаа юу? Юу бол хүн уйдаал тэгэл уйдах юм бол та уйдаад байна гэдэг үстэй. Та ч гэсэн баг яаш үлдэн шүү. Токсик харилцаачаар номин шиг ийм хүмүүс бүр ингээд нөгөө адреналин бүр ингээд улан гоё болдог гэсэн. Тий. Өдөр болгын одоо нөгөөх маань яаж тэнэгдэх бол гэж бодлоо. Тэгэхээр би юу ч хэлэх үү? Тэр токсик харилцаач амар дуртай байдаг. Йоо. Ер нь бол хэрэлдээл идэх хүмүүс ингээд бүр ингээд хэрэлдээл байгаад байдаг шүү дээ. Хэрэлдэхээр нэг тавирж аваад тэгэл би юу би сална. Лээ тий. Гэтэ ингээд эцээ хүртэл явна л та Хүрээ. Хүрээд Хүрээд ирээ.
Би бас салчаад байна. Тэгсэн чи мөөг яг үлдчихвэл яах вэ? Гэхдээ тэгээ яах вэ? Мөгөөгөөс өөр залуу олдох л гэлгүй дээ. Би бол яг ковбой зан гаргад юм билээ. Би яг 3 удаа л ингээд те ингээд дахиад ингээд харилцаагаа хадгалах гэж оролдож үзт юм билээ. Тэгэл болохгүй бол шууд карантин хаачдаг. Гурав хагасаа. Хагас гэж байдаггүй. Тэгээд яг ингээд зур карантин хаагаад тэгээ мартчих. Гэтэ юу яа. Йоо. Хоёлаа номинд шавь ороод яаж ингэ нэг токсикос кайф авах вэ гэдгийг заалмаар байна. Яг тэрнээсээ кайф авч чадаад байгаа. Харин нэр ингээ бүр кайф аваад ингээ тэр үгээрээ баг тэжээгдэт байгаа байхгүй. Тэгээд эн чин таргалж маргалахгүй байгаа даа. Би бас номоо ууддаг талаас ингэтлээ уудаагүй гэж. Ядаргаа штэ. Тэгээ хэсэг нэг ингэж байгаа тэгээд лазерлууд одоо яг өмнө хэлэхэд их чинь бүр ингээд хэрэлтгээс ч салах үрээд байгаа Тэгээ хэрэлдэхгүй нэг жил болохоор ихтэй та уйднаа. Үгүй тэгээ уудаад ах юм бол тэгээд нөгөө ингээ хэрүүл гаргацдаг байхгүй тэр ч аваа амар ийсэн штэ. Ядаргаа Гэтэ энэ ерөөсөө ингээд фитнес явдггүй штэ те. Тэгээд яг токсик харилцаа нь ингээд банк ч энгийн бариулээд байдаг гэсэн. ямар амар хэрэг вэ ёо. Яг тэрнтэй ингээд шаналаад та. Тэрийг бодохоор хамаг уураш таасгүй. Тэгээд уух шатаал. Тэгээд яг гоё энэ турхаа яа. Чи тэгэхэд ингээд фитнест мөнгө төгрөгдөө. Тэгний оронд нэг токсик харилцаатай байв болоо юм шүү. За манайхаа нэгэндээ одоо Эрдэмтнийг саналаа өгөх цаг ирлээ. Мөнх хата. Төрөлцөн токсик номин. За. Би бол энэ дээр гэрлээ төрүүлсэн гэдэг бат итгэлтэй байна. Хэдэн зуун хүн маань баярлаа гэх бол нэг тиймэрхүү юм болох. Хата саналаа өгч байгаа юм уу тэгээд? Тэгдэггүй яах вэ? Оо би бол өстой шууд батаараа номоод өгнө. Энд бүр төрцөө. Би бол мөөг яхад өгнө. Мөөг яах яа хизээж дууга байх хүн биш заяа юу. За. Үзэлцэн бас. За шууд ингээд дөрвөн биендээ өгцөн үү? Тэглээ. Номонд 2 нь. Тий. Би өгсөн шүү дээ. Анжаахад хөөгөө. За окей. За. Анжаа хуульч тань. Намаа. Тэгээд тэр хөөдөд явах хүмүүс мэдчихэж байгаа. За. Санал асуулгын дүн гарсан манайхаа. За манай лайв яг одоо 698 хүн үзэж байна. Санал асуулганд 443 оролцсон байна. Сайн байна. За хөтлөгч нар дундаас хин нь хамгийн токсик харилцаатай байх магадлалтай вэ? За над дээр анжгаа саналаа өгсөн тий. За хараал ийцүү ванга шиг арна авшиг. Мөр нэвтрүүлэг ихлэхэд хэлсэн шүү. Би ванга шиг мэдчихэж байгаа. За 227 оны саналаар 37% санал авсан байна. За анжгаа улсааран байгаад 25% буюу 7%. Тэгээд. За мөөгийн болохоор номогийн саналыг нэмээд 73% буюу 21%. За номоо дээр битээр саналаа өгсөн шүү дээ. Тэгээд 122 хүн буюу 35% санал авсан байна. За ингээд миний төлөө саналаа өгсөн 227 хүнтэй баярлалаа. Нам баг чамаас жоохол зүрхтэй юм бэ тий. Нам ч гэсэн баг баярлалаа гэчихэд болох. Намаа яаштай надаас 100 хүний зүрхтэй байхгүй юу? Тий. Гэтэ номи яг ингэ тэр нэг токсикосоо яг бүр ингэ кайф авдгаа бүр баг тэр нэг амьдралынх нь баг их ундрах юм шиг зүг. Одоо би жишээлбэл тэ энэ асуултанд яаж хариулах вэ ингээ бодож шít. Номоо ерөөс бодохгүй байгаа байхгүй. Тэг энэ. Насаад яг өөрийнхөө ингээ байрны тий. Хийж идэгтэй өглөө тулдаа ингээ дасгалж чийдэг юм байж байгаа байхгүй. Яг тодгоо өгөх юм байхгүй. Тэгээ гоё. За өргөжлүүл асуултаа. Өдөр ажиг юм бодож байгаа юм тий. Салхитатуулаа гэж. Аргаар гарч байгаа хэрэг шүү. Дудмаа. Хизээний алхаад яваад хэрэгмүүтэй. Тэгж дуусчихж байгаа. Шууд доошоо суугаад уйлсан дээ. За тий. Самраад тий мөгийн. Хойно хин ямар хүн ойрлоод байгааг эргэж харж шараад за. Йоо. Намаа яг ингээ бүгдийг мэдээд байгаа байхгүй. Тэр дээр бүгдийг мэдээд байгаа байхгүй. Йоо. Гэтэл би гэж нэг гиний юм дуу зохио нэг төгөлдөр ураа. Юун төгөлдөр уур хаанаас ааж авч байгаа байгаа нь тий. Гудамжинд хүн сариг татуулаад явж байгаа. Йоо. За. Тэгээ хамгийн сайн арга гэрлэгийн гараас барих юм уу? Айш. Иш толмоо хардуулах гэж байгаа ингэнэ тий. Тэр нь нөгөө энэ тоогчгүй. Йоо. За ингэнэ минь ингэж уснаас гараад нүцгэн дуу зохиож дуулах юм уу анжааха хажуудаа жанжуултантайгаа гинэ. Тэгэхгүй болоос хуруу шүрмэс татуулаа. Йоо. За. За нүрээд 2025 оны 5 дугаар сарын 28-ны
Лав гарагийн яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotic за мөн аржанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанчуулан хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3